Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд болсон үйл явдлыг томилох хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийж байгаа яриа хэлцээ эцсийн шатанд ороход ойрхон байгааг хэлсэн байна. За тэрээр хэлэхдээ Америкийн нэгдсэн улсын зүгээс Ирантай яриа хэлцээг үргэлжлүүлж байгаа. За ихэнх хэсгийг нь тохиролцсон. За талуудын хувьд бол гэрээнд гарын үсэг зурхад тун ойрцсон байгаа юм байна. За мөн түүний хэлж байгаагаар тэрээр зөвхөн энэхүү одоо хэлэлцээрийн үр дүнд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн хүсэж байгаа зөвхөн хэлэлцээртэй гарын үсэг зурна гэж мэдэгдсэн байна. За мөн тэрээр хэлэхдээ Америкийн нэгдсэн улсын Axios вебсайтад мэдээлснээр Ирантай хэлэлцээр хийх эсвэл тэдний улс руу цохилт өгөх магадлал 50% байгаа гэдгээ хэлсэн байна. За мөн Америкийн нэгдсэн улсын зүгээс яриа хэлэлцээ өрнүүлж байгаа төлөөлөгчдөд хандан Трамп хэлэхдээ Ирантай яаралтай яриа хэлэлцээ хийхгүй байхыг зааварсан гэдгээ хэлсэн байна. Трамп өөрийн одоо төлөөлөгчтэй хандаж Ирантай хэлэлцээр хийхэд яарахгүй байхыг сануулсан гэдгээ мэдэгдсэн. За ням гарагт нийгмийн сүлжээний хэрэгслэр хэлэхдээ хэлэлцээр эмх цэгцтэй бүлтээч байдлаар үргэлжлэж байна гэж мэдэгдсэн. За тэрээр цаг хугацаа бидний талд байгаа гэдгийг нэмж хэлсэн байна. За мөн Ираны бомбуудыг Америкийн нэгдсэн улс хаасан бүслэлтэнд хэлэлцээрт хүрэх за мөн гарын үсэг зурх хүртэл бүрэн хүчин төгөлдөр хിവэр авах болно гэж хэлээд хоёр тал цаг цагаа гаргаж зөв алхам хийх ёстой алдаа гарах ёсгүй гэж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч бичсэн байна. За мөн тэрээр Америк болон Ираны харилцаа илүү мэргэжлийн бүтээмжтэй болж байгаа гэдгийг хэлсэн байна. За мөн Иран цөмийн цэсэг эсвэл цөмийн бөмбөг боловсруулах худалдан авч чадахгүй гэдгийг одоо ойлгох ёстой гэдгийг онцлон тэмдэглэсэн. За харин Америкийн нэгдсэн улсын мэдээллийн сайт болох Axios-ийн мэдээлж байгаагаар Америкийн нэгдсэн улсын өндөр албан тушаалтнаас иш татаж мэдээлэхдээ цагаан ордон ням гарагт Ирантай тохиролцоонд хүрлэнэ гэдэгтээ бол найдахгүй байгаагаа хэлсэн байна. За Ираны талаас зөвшөөрөл авахд хэд хэдэн өдөр шаардлагатай байж болзошгүй гэж мэдэгдсэн. За тус вебсайтад дурдахдаа Америкийн нэгдсэн улсын албан тушаалтнууд хэлэлцээрийг хэдэн хоногийн дотор баталгаажуулна гэдэгт өөдрөг байгаа гэдгийг мэдэгдсэн боловч үүнийг харах нэгдсэн шийдээгүй. За мөн явандаа ч гэсэн хэлэлцээр задарч магадгүй гэдгийг онцолсон байна. Нью-Йорк Таймс сонин мөн хэлэлцээртэй холбоотойгоор мэдээлэл нийтэлсэн. За сонин дурдсанаар Америкийн нэгдсэн улсын албан тушаалтнуудын мэдээлэлд үндэслэж мэдэгдснээр хоёр тал Ираны баяжуулсан ураныг устгах амлалтын хүрээнд Ормосын хоолойг дахин хэлэлцээр хэлэлцээр зарчмын хувьд тохиролцсон гэж мэдэгдсэн байна. За мөн тухайн нэрээ нууцсан албан тушаалтны мэдэгдснээр уг хэлэлцээрийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Ираны дээд удирдагч Можтаба Хамини нар эцсийн байдлаар баталгаажуулахыг хүлээж байгаа гэдгийг мэдээлсэн. За үүнд бол хэдэн өдөр шаардагдаж магадгүй гэж мэдэгдсэн байна. Мөн Исламын хувьсал корпустай холбоотой Ираны таньсын агентлагийн мэдэгдэж байгаагаар ням гарагт Америкийн нэгдсэн улс болон Ираны зарцаасан хөрөнгөтэй холбоотой асуудлууд яриа хэлцээд орсон. За Ираны зарцаасан хөрөнгийг хэрхэн гаргах талаар зарим заалтууд хэлэлцээрт орсон тухай мэдэгдсэн байна. За Америк болон Ираны хооронд жуулчлагчаар ажиллаж байгаа Пакистан ч гэсэн энэхүү яриа хэлцээтэй холбоотойгоор нэлээд өөдрөг байдлаар асуултыг харж байгаа гэдгээ мэдэгдсэн. За яриа хэлцээний хүрээнд олон ахиц дэвшил гарсан гэдгийг Пакистаны зүгээс онцолж байгаа. За Иран улс мөн ахиц дэвшил гарсан гэж мэдээлсэн. За гэхдээ маргаантай асуудлууд хിവэр байгаа гэдгийг онцолсон. За Пакистаны цэргийнхэн Бэм гарагт армийн командлагч Асим Мунир бас мэдээлэл гаргаад за Иранд бол хийсэн хэлэлцээрээ бол маш үр бүтээлтэй айлчлал босч өндөрсөн гэдгээ мэдэгдсэн. За сүүлийн 24 цагийн туршид эрчимтэй яриа хэлэлцээ хийсний үр дүнд ойлголцолд бол хүрэхэд ахиц дэвшил гарлаа гэдгийг мэдэгдсэн. За мэдээлэлд мөн Мунир хэлэхдээ ерөнхийлөгч Масуд Пежескян, парламентын дарга Мохаммед Багир Галиб, гадаад хэргийн сайд Аббас Аракчи зэрэг Ираны өндөр албан тушаалтуудтай яриа хэлэлцээ хийснэ мэдэгдсэн. За тэд бол бүс нутаг инх тайван доктортой байдлыг дэмжих Америкийн нэгдсэн улстай тохиролцоонд хүрэх асуудлаар хэлсэн тухай дурдж байгаа. За Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багай Ираны төрийн телевизэд өгсөн ярилцлаганда хэлэлцээр хийж байгаа хүмүүсийн хувьд одоогоор ойлголцсны санамж жигийг эцлэн байгуулахыг оролдож байгаа юм байна. За мөн тэрээр хэлэхдээ сүүлийн 7 хоногт бол санал нэгдэх чиглэлд талууд явж байгаа гэдгийг онцлон тэмдэглэсэн. За мөн тэрээр цааш нь хэлэхдээ бид дараагийн 3-4 өдрийн дотор юу болохыг харах ёстой. За мөн маргаантай асуудлууд хിവэр байгаа. За энэ үйл явц бол санал зөрөлдөөнтэй байгаа асуудлуудыг багасгах чиглэлд ахиц дэвшил гарсан болохыг онцолж байгаа юм. За өөрөөр хэлбэл Ирантай ойрын өдрүүдэд Америкийн нэгдсэн улс тодорхой хэлэлцээрт хүрч магадгүй гэсэн таамаглалыг энэхүү яриа хэлэлцээний үр дүнд таамаглаж болохоор байна. За гэхдээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хэлсэнчлэн хизээ мэдгүй бас асуудал нөгөө тал руугаа эргэх магадaltaй байгаа гэж ойлгож болно. За өөрөөр хэлбэл асуудлыг гэрээ хэлэлцээр байгуулах, за
эсвэл дахиад одоо Америкийн нэгдсэн улсын зүгээс бөмбөгдөх гэсэн магадлал нь 50-50% магадлалтай байгаамаа.